хасаагаад ингээ зогсох хэвээр зам дээр Америкийн Алкамад ч гэсэн ёолкны мод чиглэмүүд явдаг шүү дээ. Сүртэй. Тэнд л дуудлага иржтэй. Одоо эндээс эмнэлгийн тэрэг нь бас ирнэ хамтдаа л ирэндээ. Тойрол яваад байгаа мэн хөргий. Гэтэ хамгийн гол нь бүгд зогсож өгнөө. Ой. За яг одоо Walk FM алдартны 5 шуутай старт дээр ирсэн байна. Энд ирэх юм бол Target гэд дэлгүүрийн зогсоол руу ороод тикет авчтай шүү заяа. Тэгээд энэ Target гэд дэлгүүрээс гадагшаага гараад шууд юу руу орчин. Walk FM-ийнхаа үндсэн гудамж руугаа орчин. Тэгэхгүй л энэ хувьд зогсоол олдохгүй. Тэгээ гадаа бэлэн зогсоол руу очих юм бол $30-40 төлнө шүү дээ. Starbucks энэ Target гэдэг дэлгүүрийн энэ зогсоол руу орчих юм бол нэг цагийн дотроо $3 гарна шүү заяа. Тэгэхдээ саяныхаа нөгөө нэг тик гарахтаа тасалбараа нөгөө Target дотор заавал скандуулаарай за. Тэгэхээр 10 хэдэн доллар сөнгөлөгдөд $3 төлөх гээ шүү заяа. За ингээд эхэлчлээ шүү дээ. Нөгөө гудамж чинь. За энэс бол хиний одоо юу гэдгийг хүн болгоны шүтдэг алдартнууд бол яг энэ гудамжин дээр нь байхгүй. Энэ алдартны гудамж чинь бол маш урт байгаа. Тэгэхээр ChatGPT-гээс аль газар нь байдгүй гэдэг зөв юуг нь олж болно. За энд бол ингээд үнтэй гой машинуудыг ард талд нь ингээд нэг камерын тогтоогоод тэгээд энэ чинь юу вэ? Цагийн $80 илүү дээ. Тэгээд тийм $80-оор ийм спорт машин унж Калифорни зам дээр машина унах боломжтой. За энэ камер жоохон муухан арчаадах юм. За одоо яаж юм? Янцтай. За тэгээд энэ авирал өрөөсөө тэр чигтээ жуулчны гудамж хаалаа та нарын мөнгийг саа ихсэн хүмүүс зөндөө. Та нарыг л өрөөсөө хөнгө тод бодохгүй. Зүгээр л явж байгаа мөнгө гэж харж байгаа. За тэгээд тэр нөгөө нэг том задгаа автобус руу City Tour хоошоогоо нөгөө уул муулаар ерөнхийдөө бол миний үзүүлэлт байгаа City Tour-ыг хийдэг л машинууд. Гэхдээ маш үнэтэй. Нэг хүний $70 илүү $80 байдаг ч илүү. Энэ хоошоо уул муул руу аваа гарчин заяа. Тэгээ яг үзүүлэл хаашаага хэр удаан аялахаас нь хамаарат 100-аас 80-аас $150, 70-аас $150 хооронд гарна. Тэнд орон надтайгаа $180 явсан дээр шүү дээ. За ингээд дотгошоо орё. Энэ бол үндсэндээ бол ингээд бэлтгэл дурсгал бүх юмний худалдааны төв. Янз бүрийн авч болно. Оо энэ арай. Янз юм байна уу? Одоо ингээд харагдах нь шүү. Авлаа штэ, Оскар авлаа штэ ахын контентээрээ. Хизээ нэг цагт Оскар авчих юм билүү те. Бадрангуй байна жоохон. За энэ үл яг ингээд би нэг аялагч нар бас энд хажууд явж байгаа. Тэр хүмүүс нөгөө талаас маашаага явж байгаа. Одоо машин тавьсан хэсэг рүүгээ. Би болохоор өөдөөс нь сөрсөн базаа хийж явж байгаа болохоор хурдан явахгүй болохгүй. Энэ бол ойлгомжтой дөө. Тэр Elvis Presley-гийн машиныг үзүүлчих. Өөрх нь унжсэн машин гэсэн шүү. Тухайн үед л та тамдаггүй баян нөхөр байсан байгаа байхгүй хардаа. За энэ байна да. Энд чи юу вэ? Машиных нь нэр нь Eldorado гэдэг чинь Chrysler-ийн илүү. Cadillac-ийн юм биш энэ ардаа. Вау, Cadillac тухайн үед л ийм амар юм хийжсэн байгаа шүү дээ. Онгоц юм аашаа бэ те. Энэ нөхөр чи ийм баян одоо хэдэн онд ийм машин унжсэн гэхээр мэдхгүй. Суудл модлын харалтаа яагаад байгаа юм бэ? Тэндээ уцтай. Найз өгнүүд рүү уцтай. Гадаа чивлээ гараад ирнэ. Баартай байж. Тасарсан баянгаар байсан байгаа даа байхгүй. Энэ арт мартал нь одоо юу юм бэ те? Онгоцны хойноос нь харж байгаа юм шиг.
Ийм мундаг амьдарч ирсэн үнэхээр дэлхийн хэмжээний од өжээ. За гадаа халуун байгаа учраас ийшээ орж сайхан хүүтэй юм аваад нарччихгүйгүй шиг тэгээ сайхан идэж уугаад явна шүү манайхаа. Энэ өөрхөн гитар мөн болов? Яман хүн нэг иймгүй царайтай нөхөр байж. Яа, дугууных нь амирыг харалтаа. Обод энэ. Бакришгийн тий. Йоо, энийг харалтаа. $1,000 тий. Ямар мундаг юм бэ? 1959 оны юу юм бэ шүү дээ. Машин юм биш. Йоо, урд мурдаасаа яагаад байгаа юм бэ? Наа иймэрхүү гой үнцэг тааруулсан зураг мураг авч явуулна шүү. Яахан үнцэг excuse me guys. Thank you. Excuse me. За гараа юм биш. Газ зам унтлаг авчи. За газ зам унтлаг гараад манайхаа цагаан гэрлээ гарна шүү. Явуу өний цагаан гэрэл ассан үед л гарна шүү гэж. За ингээ алдартай гудамжч энд мэдээж байсаар өөрхөө нэрийг энд хийгээд бас агуулах боломжтой. Тийм байгаа зинараа. Өөрхөө нэрийг хийгээд одоо манлаа гэж хийгээд авах болно шүү. За ингээ хаасаагүй ингээд ийм хүү газрууд байна. Оо! Хаалках маань байна. Windies лах маань байна. Оо, honey. За энэ тухайн хамгийн сайхан хүн байна. За тэр чинь юм билээ. Алдарт рок. За ийшээгээ мөнгө төлөөд цааны тосон баримт үзэж болно. Алдартлуудыг олж үзэж болно шүү. А энэ дотроо байгаа. Ийшээ бол одоо би цаашаа намаа оруулахгүй. Тэр цаана дараа Брайан тах маань байна. Тийм ээ. Kobe Bryant. За ингээ гараа эндээс гараа. Тэгээ өөртөө надтай яваад ирээд үзээд мэдрээрээ үнэхээр гоё. За энд бол ингээд үнэт хөдөлгөөн нэ. Accessories чинь нөгөө нэг юу вэ? Энэ одоо энэ бэлэг дурсгалын нэг хэлээд байгаа. За энэ нэг Reason Case гэдэг одоо юугаар алдартай. Айгуу гоё зөөлхөн амттай. Дахианы махны дахиагаар хийсэн шарсан дахианы дэлгүүр байгаа. Дэлгүүр гинэ. Шарсан дахианы ресторан юм уу? Тэгээ энэний нөгөө юу нь айгуу гоё. Сүмс гэдэг лөө. Амт ч амар гоё. За энд ирэх юм бол та нар ийм ингээд аваад идчих боломжтой юм шиг. Өнөөхөө нь бол ийм бай тээ. За хатдаг аваад аваарай гэж ингээд жимсгэн зарж байна. За алдартай гудамж ийм бай. Оо алдарт Michael Jackson. Yeah. За Michael ах маань энэ ш тардаа. Аргагүй домог шүү дээ. Үнэхээр домог. За энэ нөгөө Chinese театр гэдэг анхны нөгөө театр юм байлээ. Ийшээгээ уун оруулахгүй байна. Өнөөдөр энд бас нэг киноны нээлтмэл болох ч магадгүй. Тэгэхээр л энэ дээр ингээд тай засаал замыг хаагаал. Тэгэл орой айгуул нэг одон иржиж магадгүй. Өнөөдөр ямар киноны нээлт болох гэж байгаа юм бэ? Ямарсан арга хэмжээтэй байгаа юм шиг байна. Энэ дунд одоо миний одоо үеэл ах Jackie Chan-ы нас Jackie Chan-ы одоо нэг гарын ихээ хөл гарын үсэг мүсэг гэдэг ингээд бүгдээрээ ингээд иймхүү чулуун дээрээ одоо хэдэн онд ч үед ингээд атгцсан байгаа байхгүй юу? Энэ та нарын сайн мэддэг жүжигчнэр чи бүгдээрээ энд байгаа. За гадна тогтчлтын үйлчлэлч. Тэг ийм юм байдгийг. Энэ гудамжнаас энэ хүмүүсийн зарж байгаа хот-дог гэдэр ч юм уу ийм зүйлүүдийг битгий аваарэ. Юу юм яждгүй аюулгүй одоо нөгөө гадаа ийм бохор орчинд одоо хийсэн юм ямар төлөвтэй вэ гэж. Окей. Наад дотор ресторан ресторанаас орж хоол мод идэж байгаарэ.
Welcome to the gift shops here at the historic Guys, TCL хаасаа игүүл Chinese ерөөсөө. Theater. Where hoodies are Юу only байна да? $9.99. Худалдааны юмуд байна да. За одоо эндээс алдарт Hard Rock байна. Hard Rock-ийн ресторан дотор байгаа. Hard Rock-ийн ресторанаас гадна Hard Rock-тэй холбоотой бүх юунууд байгаа. Бэлэг дуусгалын нөгөө аксессуарууд байгаа. Энд байд юм байна. Яг л тоо. За ингээд чигээрээ оръё. Тийшээ ороод ирэх юм бол ингээд цаана юу байж штэ ресторан байж Hard Rock-ийн. Энд Hard Rock-ийн ресторан ийшээ ороод идчих болох юм байна. Ой нара. Энд чи харьяастай миний юм байна уу? Байн хожигдол татаад байвал зүстэй зүгээр идэв штэ. Хожигтой голно шээ, уухтай голно юм аа гэд. Хөл бөмбөгийг би анх 2008 онд одоо I Love гэж байсан штэ. I Love-д ороод манай би ч нөгөө хас банкнд ажиллаж байсан. Тэгээд I Love-д ороод тэр үеийн тоглолт моголтыг үзчихсэн. Тэгээд нөгөө Kobe аль нь бэ гэж яагаад би нэг том онгонд орсон байдгийг. Яг тэгэхээр ерөөсөө юу ямар ч мэдлэг байхгүй спортын. Өөр юм Kobe чи сагсч байсан байлээ л. Гол нь тэр тоглолт үзэхдээ биш. П уугалд миний хувьд айгүй чухал байсан. За нөгөө Dolby Theater тэр чи ирчлээ шүү дээ манайхаа. Энийг л үзэх гээд байгаа шүү дээ. Dolby Theater. За ингээд нөгөө улаан хөвсний ёслол чи одоо энд болно шүү дээ. За ингээд одоо нөгөө дэлхийн алдртнууд ч одоо ингээд улаан хөвсөн дээр ингээд алхдаг байх нь шүү дээ. Ой гайхам шигтэй. Ой юм шиг таа. Мухаммед Алигийн юу вэ? Харж байна уу? Мухаммед Алигийн 5 уршуу тэнд байна. Юу яриад өссөн яриад яваад байсан чинь ходоод бүр хоржгонж шүү. Нэг юм олж идья. За та нар ийшээ ороод хараарай. Энэ дээр хэдэн онд ямар кинонууд юу авсан гэдэг хараа. 1934 оноос анх хэлсэн юм уу? 32, 33 гээд ингээд явсан юм байна. Оскар. Тэгээд эндээс хэдэн онд ямар бүтээл Оскар авсан гэдг нь ингээд байж байгаа. Тэгээ энийг өөр та нар бүр сайн ингээд тогтоод ороод хараад зугаад аруулаад яваарай заа юу. За ингээд ийшээ харуулъя. Оо тэр арай 2062 он хүртэл. Ингээ 65 одоо хэд үед юм бэ? Оо 71 он хүртэл Оскарын нэг тайзыг нь аль хэдийн бэлдсэн байгаа биш самрын. Тэр чи одоо 2026 он дээр явж байгаа чинь 71 он гэхээр юу вэ те? Тэр бол кино төрүүлсэн хэвээрээ Оскар төр хүртэл байсаарч байх болно. За 55 онд байна. 56, 57, 58, 59, 60, 61 Том Джонс. За энэ рүү гоё сэрүүхэн байна. Гадаа халамж гисэн. Гоё сэрүүхэн байна. Тэгээд ийшээгээ гоё гарч хүмүүс зураг даруулдаг шүү. Энэ шат нотлынх нь эдгээр зурган дээр бас үнэхээр гоё харагдана. За энэгээр хоёр талаараа мэдээж дандаа худалдааны төвөгдөлтэй. Энд бол дандаа л бэлэг дурсгалын зүйл зарж байна. Оо энэ шатныхаа ажлаас шууд Hard Rock руу дотор талаасаа орж болж шүү. За энэ дээр ингээд айгүй гоё зураг гардаг. 2-3-аараа ирсэн хүмүүс нэг зураг дараалаад хамтаа зураг даруулахаар бол хажуу талд байгаа хүмүүсээс excuse me гэж байгаа гуйчаараа наадууд чинь уриалгахын энийгээ зургийг аваад өгнө. Ямар ч олон удаан минутаар зураг авахулсан ч болно. Ерөөсөө төвөгшөөхгүй. Манайх нэг гоё юм. Өө сайн байцгаана уу? Явж илээ би. Явж та нар ийшээгээ. Манай электр зөвлөө. За энэ дээр ингээл гоё дайшинцтай хүмүүс ингээд дэшигээ театр руу ордог байх нь штэ. Hard Rock. За тэр хэний гитар юм бол та тэнд нэг гитар байна. За ийшээ харуулъя. Гайхамшигтай харагдаж байгааз. Ямар гоё орчин бэ.
Тэгж байгаа нэг Оскарын үзэхээс гоё болдог та. За ингээд Dolby Theatre чинь бол ингээд чигээрээ цаашаа орж ийн. Сонирхож байгаа хүмүүс нь өөртөө хараарай. Би зүгээр яг энэгээр ийм байгаа шүү. Та нар ирээд өөрөө нүдэрээ үзээ сонирхоод яваарай гэсэн үгнээс харуулж байгаа. За энд юу вэ? За энэ ч яг уу ингээд харчлаа. Ийшээ гарч үзье. За энэ Япон юу юм бэ? Japan House гэнэ. За 0.9 энд байна. Тэгээд эндээсээ ийшээ гадшаа гараад бас хутлааны төв би excuse me. За тэгээд энтхийн юм захиад хэлье. Эндээс нэг юм авъя гэвэл баг зэрэг жоохон үнэтэй л авах бах шүү. За нөгөө Sephora ч энд байна. За энэ нүдний шлем төр байна. Энд ирэх юм бол та нар өөрсдийнхөө хэрэгтэй юмнуудыг бас ороод аваад байж болох нэ. За тэнд нөгөө нэг эмэгтэйчүүдийн хоо сайх нэг чимдэг Victoria's Secret ёо энэ араа энэ дундаас халуун өдөр болохоор айгуу гоё юу яаж штэ сэрүү зүлгээд ус цацчих нараа ингээд уур байдлаа харж гэнэ үү? Харж гэнэ үү? Энэ дээрээс ингээд уур яг энэ дотор одоо ингээд гадаа халуун байгаа ч гэсэн нэх гоё ингээд нагтаа бороо орж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. За ингээд харцгаа. Миний нүдээр та нар миний нүдийг ашиглаач. Гоё нөө. Энэ ер нь орой ирүүл их гоё шүү. Тэгээ надтай ирүүл орой ирж чадахгүй л дээ. Яагаад тэгэхээр миний ажил чинь нөгөө нэг юунаас шалтгаалж байгаа болохоор нөгөө бөглөрөөнд хотын бөглөрөөнөөс хамаарат тэгээд аяллаа цаг нь хэдээс эхэлж байгаас хамаарат хаанаас хизээ эхлэх үгийг шийдэж байгаа. Ямар гоё юм бэ? Нагтаа бороо орж байгаа юм шиг сэрүүцэд авлаа. За ингээд шатаар уруудаад үндсэн нөгөө нэг холиуд гудамж руугаа дахиад буугаад ирнэ. Dolby Theatre-ийнхаа зүүн талаас нь бууж байна. Сая бид Dolby Theatre-ийнхаа дотор талаар нь явж байгаа дишээ ороод ирсэн шүү дээ. Гадна талаасаа ч гэсэн энэгээр ингээд буцаад орж иж болно. За ингээд үндсэндээ таргетынхаа зогсоол руу явхад нэг цагийн хугацаа бол хангалттай байдаг юм уу? Тэр мадам тусаа өдрөлөө орохгүй гэвэл ер нь бол 30-аас 40 минут сонирхоод зураг аваад явхад бол хангалттай. За ороод. Тэр араа нөө Chirardelli гээд шоколадны үйлдвэр байна шүү дээ дотор. Гоё шоколад авч амтлаа гэвэл тийшээ орж амталж болох юм. За Walgreens гээд энд нөгөө Эми сангийн дэлгүүр төрөлцсөн дэлгүүр байна. Эндээс бас шархны лент. За магадгүй шинэ гутлаа өмсөд гоёод явж исэн чи хөл чин одоо холгочих юм бол эндээс шархны лент авч болох юм тийм үү? Хүний л амьдрал штэ хүн яаж ч магадгүй штэ тийм үстэй. Бид Америк явсан ийм гоё газар дахиж 3 4 5 жилдээ ирэхгүй ирсэн байлаа ч үзсэн газар дахиад үзэхгүй штэ. Тэгэхээр нэг гоё ирснэх бас нэг хүн чин нөгөө хувцас өмсөд мүсмүсээ гэлдээд зураг авахлахаа бодно штэ хүний амьдрал тийм үү? За тэгээд Калифорни Америкийн баруун эрэг Нандерсамжиг энэ төрлөө холбогдорой. Миний Facebook дээр пэйж мэн байгаа. За энд нэг юм ингээ хүн юм өгöd байгаа. За ийм юмнуудаас ястаа авч болохгүй шүү. Энэ нөхдүүд ингээл ваа энэ араа $1 доллар. Саяны нөхдүүдээс юм авч болохгүй шүү. Энэ нөхдүүд хараа ингээ гудамжинд ингээ нэг CD бариад зогссон байгаа. Тэгэхээр хүн амтнд өгöd байгаа. Үнгүү гэж өгöd. Free гэж өгöd. Оо free юм өгöd авангууд тип өгөөч гэл нэхэндээ тип өгөөл за $2 тип өгж олон л доо. Гэтэ энэ CD-гээр нь яах вэ? Эста мэдхгүй юм байгаа юм чи.
Энд юу болоо вэ? Энэ ус урсаад байгаа юу болоо вэ? Оо тэр араа усны аялгыг харж байна уу? Өөртөө үзүүлчихдээ билүү? Америкийн замууд энэ усныхаа хаялга маялгыг бол үнэхээр гоё хийсэн. Дали. Хамгийн гол нь гоё боржур хийсэн илүү чи дулаан орон болохоор өөртөө энэ нөгөө боржууруудаа цутгаж хийдэг. Цементний маркет нь айгүй гоё юм шиг үлээ. Тэгээд нэг хийсэн хөрөнгө бол бутарж унаад ахгүй ягаад тэр өвөл болдгоо учраас тэгээд энэ усны аялгынууд нь бол үнэхээр гоё. Оп. Ийм арай. Бараг Ниагара хүрхнээ дээр ирсэн биш үү дуу шуун. Сүртэй дуурж ингэж хөөе. За Лос Анжелес дээр үл хаа байсан Нью-Йоркоос хоошоо Ниагара үзэх гэж 2-3 $3,000 зарах хэрэггүй. Ингээл Ниагараг үзэх нэ. Гол нь дуун шүү дээ гэж. За бүр арай л дэндүү мангатлаа. За ингээд ийшээ явцгаая. За ингээд зарж байгаа зүйлүүд байна. Оо яг урд ах нарын хийсэн л тоглоомод байгааз. Манай Америкч бас дандаа урдаас бас юмнууд ороод ирнэ тэгээд. I got a discount for the Madame Tussauds Wax Museum. Madame Tussauds discount гэдэг. As low as $5. Hoodies and sweatshirts За are less than нэг юм $10 хүн байгаа. here Тэгээ at the урд руу уулах яваад шаардлага байхгүй дээ. Үндсэн яг алхдаг гудамж нь ерөөсөө саяны энэ Dolby театр, Chinese театртай энэ гудамж чинь хамгийн чухал гудамж шүү. За юу. Таны шүтдэг дуучин, жүжигчин чинь оо энэ үхрийг арай. Хар халуунд ёо өмнөөс нь бүр яачлаа. Энэ зэ хайлж урсж байгаа хата дотроо. Бахан. Энэ IMAX руу орж. Юу болоод байгаа юм бол та? За ингээд явъя. Энэ удаа жоохон духгүй явлаа шүү. Эдгчнийхээ хажуугаараас үзээ явж байгаа болохоор. Гэхдээ бас хөөхөө. Бас нэг 10-15 минутын бишдэг зөвхөн walk and film дээр хийчлээ шүү дээ, тийм ээ? Starbucks-аас energy drink гэдэг энэ mango lemonade-тэй нэг юм хөтгөө бүстэй. Үзэлцээ. Энийг аваад үзье. Хамтарч байгаа гэсэн маань үлээнээс сууж сэрүүгээс таргетын дэлгүүрт. Наад харагдаж байгаа Starbucks юм аваад. Одоо энэ тик уншуулах хэрэгтэй шүү заяа. Энийг цагт энийг уншуулчих юм бол төлбөр төлөхгүй. Ер нь энийг уншуулахгүй бол төлбөр төлөх. Цаад уншуулах харуулах гэх. За энэ ундаа төрийн төлбөр чи. Энэ Starbucks-ийн хажуугаар гараад энэ дээр байгаа шүү заяа. Энийг энэ дээр үрж ирээд ингээд доор нь ингээд скандад лазердаад ингээд тэгээд уншуулчих шүү заяа. Би хамгийн гол түрүү уншуулсан. Энд дээр ингээд уншуулчих. Би түрүү уншуулсан. Зураг авахаас өмнө мартаад уншуулчих. Надгүйгээр зүгээр хуваараа ирж байгаа аялагч нар байвал дээрээ ийм төлбөртэй зогсоолттой. Гэтэ энэ зогсоол нь шүү дээ тий. Ажлын өдөр 12 цагийг хүртэл өглөө өдөр 12 цаг хүртэл зогсоол нь үнэгүй байдгийн шүү заяа. За зогсоолоо мэдээж энэ киоскон дээр төлнө. Зогсоолын төлбөрийг. За тэгээд энэ араа нэгдэхээс 5 өдрийг хүртэл 12-оос орой 10 цаг хүртэл зогсоолын төлбөртэй юм байна. За амралтын өдрүүдэд болохоор өглөө 10-аас орой 10 хүртэл юм биш үү заяа. Тэгээд энд $20 төлчих юм байна. Тэгээд юутай. Тэгээд зогсоолынхаа төлбөрийг төлөөд энэ дээрээс авчин $20 гэж байна. Окей, go ahead. За тэгээд зогсоолынхаа төлбөрийг төлөөд хууц гаргаж ирэнгүүт энэ дээр ингээд тавьчихна. Тэгэнгүүт зогсоолын шалганы зогсоолын нөгөө нэг цагдаа нар гэх юм уу?
Хүмүүс ирэхээр төлсөн байх төлөөгүй байна гэдгийг нэг төлөөгүй бол мэдээж торгуул тавина. За тэгээд энэ дээр ингээд тавьсныхаа дараа за энэ дээр юу байдгийг 0 байдгийг нийтийн жорлон байна. Тэгээд энэ дээрээ 0 орчоод ингээд цаашаага хөдлөнгөт одоо би харуулна. Нэрэл халуун биш үү тийм ээ. Гэтэ гайвар манай энэ тийм халуун чинь. Салхитай салхин сэрүүхэн болохоор. Янз юм битгий. За энд 0 байна. Ишигээ. За тэндээс үндсэндээ аялал нь эхлэх гэж байна. Би дараа нь бас энд дээгүүр нь явуулж үзүүлэхгүй л. Ишигээ хараад холдоод өнөөдөртөө хийхгүй. Маргааш дахиад сиди туртай. Тэр үед цаагуур нь яваад энэ өдрийн бичлэгийг гүйцээч гинэ. За энэ дээр болохоор ингээд Angel далавч байгааз. Энэ далавчин дээр хүмүүс ингээд зогсож байгаад поз аваад зураг даруулдیں۔ Тэнгүүт яг тэр цаана хардаа холиод уул ингэж харагдаж байгааз. Ийм гоё. Ингэж энэ дээр зураг даруулдаг шүү. Мэдээж өнцгөө тааруулж авах болно. Энд ийм гоё хардаа. За одоо би харуулъя. Яг эндээ зогсонгоо цаана холиод уул ингэ харагддээ. Зараа тий багац. Ингэж ингээд яад гэх байгаа тий. За ийм дээр ирж зураг даруулчаад. За тэгээд эргэн тойрон өндөр дээрээс Лос Анжелес хотыг талданда Griffith Observatory гэдэг газар ирсэн байна. За тэгээд энэ дээр машинаа тавиад нааша алхаад орж ирээд тэгээ эн чинь өөрөө буцаад энэ замаараа уруудаад ингээд үндсэндээ буцаа буучдээ шүү. За энэ бол одоо орон судлалын төв юм байл л дээ. Та нар ажлын өдөр 12 цагаас хойш ирвэл онгорхой байна. Амралтын 2 өдөр 10 цагаас хойш ирвэл орой 10 хүртэл онгорхой байдаг шүү. За яа. За өнөөдөр бол 12 цаг болоогүй байгаа учраас онгорхой би дотор нь орж чадахгүй. Тэгээ надтай ирээд өөртөө орж үзээрэй. Би зүгээр энэ зайсан толгой дээрээс нь яаж харагддаг вэ гэдгийг харуулчих. За маш олон зүйлчд явж байна. Мэдээж Лос Анжелест ирсэн бол энэ зүйлийг заавал үзэх ёстой. City Tour би та нарт үзүүлж байгаа. За хэдүүлээ энэ талаас нь нар буруу тарчих. Тэгээд бишээ Beverly Hills, West Hollywood хэсгийг тайлбарлаад тэгээ нар буруу тойроод Las Vegas-ыг бишээ Лос Анжелесын даунтауныг нэг харуулад. Тэгээд юу яа да? Griffith Observatory гэдэг дуусгая да. Уг нь ингээд энэ онгоцдог байхгүй юу? Тэгээд дотгошоогоо орно яг эндгээр ингээд дээшээ гараад яг эннийхээ дээр гарч хотыг бас дээрээс толдох боломжтой. Тэтгэмгөө өндөрлөг газар энэ дотор эндээс харсан хоёр ер нь л чанарын алгаан гэдэж байхгүй. За манай Лос Анжелесын Beverly Hills-ийн даунтаун тэнд сүндэрлээд харагдаж байна. Би та нарт камера ойртуулад нэг харуулад үзье. За тэнд Beverly Hills-ийн даунтаун тэр дотор маш үнэтэй том зочлууд, буудлууд байхаас гадна за дэлхийн том групп компаниудын офисууд тэнд байрладаг. За яг хоохон талд нь харагдаж байгаа бүрсгэр хэдэн байшин байна. За энэ хэсэг бол одоо монголоор зөвлөд хэлэх юм бол одоо Будда Виста тий зайсан хийлийн орчин баггүй. За тэгэхээр бол тэнд бол нэлээд үнэтэй кондо байшингууд одоо хувийн апартментууд байшингууд байгаа гэсэн үг. Хувийн орон сууцнууд. Хаус ш орон сууцнууд шүү. За тэгээд тэрнээс хоошоогоо бол тэгээд Beverly Hills уул. Гэтэ энэ харагдаж байгаа уул биш шүү. Энэ харагдаж байгаа уул бол биш.
Энийн цаана энэ харагдж байгаа чинь бол одоо West Hollywood-ийн наахан тал яваа шүү дээ. За Америкт бол ингээд энэ цагдаа нэм вертолетны эрүүл, аюулгүй эрүүл байн хийж идэг. Асуудал гарвал шууд агаараас тусламж үзүүлнэ. Дээрээс буудч муудах утгатай зүйл биш шүү. Дээрээс одоо харанхуй шөнө байх юм бол прожектор тусган те нөгөө гинтерийг олоход одоо дээрээс нь кинонд та нар харсан шүү дээ. Тэр шүү дээ. За. За ингээд явъя да. Манай даунтаунтын харагдаж байна. Гэтэ энийгээр захаар нь яваад үндсэндээ харуулнаа. За Лос Анжелесын үндсэн байшингуудын төлөвлөлтийг та бүхэн хараарай. Ингээд шулуун зураасан замнуудтай. Бас л том байгаа биз. Энэ л юу ч шүү дээ. Яг энэ шиг хүчнөө цаашаа хідэн майл явна шүү дээ. Онгоц маань тэнд одоо нэг онгоц ирж харж байна уу? Тэр ингээд дээгүүр аюулгүй ютүрн одоо аюулгүй тойргоо хийгээд онгоцныхаа буудлын руу ингээд Санта Моникагийн чиглэл рүү очиод газарддаг. Тойрог хийж байгаа байхгүй юу? За одоо ийшээгээ юу явнаа. Энэ гоё сүдэр хэсэг. Лос Анжелес хичнээн юу ч гэсэн одоо энд өнөөдөр бол одоо 30 градусын халуун байгаа ч гэсэн салхинд гоё сэрүүхэн. Заав сүдэрт салхинд сэрүүн байна гэсэн утгатай үг ш. Нартай зогсож исэн ч салхинд орж ирэх юм бол их гоё сэрүүхэн орж ирдэг. За даунтауны нэ. Би бол нутаг дээр өшиг авна. Fast and Furious. Галзуу урд дээр байн энэ даунтауны энэ зарлал харагддаг тийм үү. Гэтэ яг өөр өнцгөөс эндээс биш л те. Гэхдээ өөр өндөрлөг газараас даунтауныг харуулсан байдаг шүү дээ. За энэ их мананг харж байна уу те нэг яг ингээд нэг тэнгэр газар хоёрын зааг дээр нэг юм манан байгаад байгаа. Энэ мананг би хэлсэн, тайлбарлаж ирсэн. Халуун өдөр далаагаас уур савсаад ингээд үндсэндээ юу хийдэг юм аа. Мантаад байдгийг шүү. Тэрнээс л энэ ямар нэг утаа биш. Одоо энэгээр одоо юм хараач дээ. iPhone-ыг дэлгэснээс өг юм байгаа шүү дээ. Харагдах уу? Харж байна та нар. Ой дараа чаавас. Харахгүй байна уу? Балаа. Яг тухайн үед нэг гэртээ ганцаараа 1989 онд хийж явах үед бол энэ бол ганган байсан баха тий. Гэртээ ганцаараа ин Кевин. Нэрээ ахыг нь би чинь баг бахта гэртээ ганцаараа ин Кевинтэй өдөстэй байсан шүү дээ. Дэлдэн жигтэй. Тэгээд шар айгу өдөстэй байсан. Тэгээд тэр зургаа тавь ихээр даач Монголын гэрт нөгөө миний багын зургууд альбом дотор үлдээсэн байгаа. Ямар тэр үед юм зураг мураг авдаг систем байсан биш. За хүмүүс бас тэр point дээрээс бас даунтауныг бас харах боломжтой. За цагдаагийн бартлаад бол эрүүл хийсээр л. За ингээд бид нар одоо ингээд бол ер нь бол ингээд урд зүг рүү байгаа байхгүй. Даунтаун бол зүүн урд зүг рүү байна. За ингээд зүүн зүг байна. Ингээд хоошоо Glendale гэдэг хотвий. Ингээд хойд зүг рүү Universal Pictures. Нэрээ та нар Universal Pictures руу орж доторхын сонирхно гэвэл би нэг өдөр билетийг аваад одоо ганцаараа орж үзтiin юм лөө. Та нар сонирхох уу? Universal Pictures руу орж бичлэг хийвэл үзмээр байна уу? Тэгвэл би дотор нь орж тоглоом дээр нь сууж байгаа бичлэгээ. За тэгээс Universal нөгөө бас тур дээр нэг цаг 15 минут явна. Тэрийг нь үзүүлье. За комент бичээрэй. Хэрвээ үзмээр ивэл надад хэлээрэй. Би мэдээж YouTube бичлэг шинэхэн блог бүчин учраас YouTube чи влогч учраас бас галзуу бичлэгээр бас олон дагагчтай болчмоор л шүү дээ тийм ээ. Тэгээ та бүхэн хамгийн гол нь олон дэмжин шүү нөгөө монитороо харахаар YouTube-ийнхаа хэрэг үзлийг харахаар уг нь амар их үзсэн байх юм. За над руу нэг бичлэг машин руу явж байна. За манай нөгөө хүмүүс чи болцсон гинэ. Уг нь маш олон хүмүүс үзсэн байх юм.
Тэгсэн мөртлөө нөгөө subscribe гэдэг юм а та нар чи яасан харм юм бэ? Та нараас ямар загнагч шүү дээ. Үш нэр subscribe гэдэг юм а бас хэлэхэд бас хэл хугалмаар байнга л хэлүүлэх юм аа. Зүгээр ингээд дараад ивэл болдгоо юм. Болдгоо юм уу? Subscribe гэдэг юм а дараарай. Тэгээ би одоо энд бичлэг хийгээд явж байгаа. Энэ болгоноос зардал гардаг надаас цаг хугацаа гарч байгаа шүү дээ. Бидрээс одоо YouTube хийж байгаа бүхэл энэ юунаас. Тэгэхээр миний M-Tour компани намайг ивэнтгэж байгаа. Миний хоёрын YouTube-ыг. Тэгээд ягаад гэхээр би аялалчтай хамт явж байгаа болохоор хажуур нь бас хувийнхаа ажлыг амжуулаад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр үндсэн миний спонсор бол M-Tour. M-Tour-ийн босс нь би өөрөө. Ажилт нь бас би өөрөө. Жолооч нь бас би өөрөө. Тийм болохоор ягаарай. Subscribe дараарай. Тоонан хараане. За энэ дууг бол та нар мэдэхгүй ах. Хан бол эртний хүн шүү дээ. Жинзээ биш зөнжөө үеийнхэн шүү дээ. Нэг өдөр ийм гоё автобустай болоод Монгол аялагч нарыг авнаа. Энд бол одоо нэг 16-аас 20 хүн. Sir, excuse me, I have one question. Sure. How many seats inside? How many seats? These are the 23. 23? Yeah. Perfect. Do you have TCP number? Well, of course. You see the TCP number? Oh yeah, I see. What are you talking about? Yeah, my bad. Yeah, all these commercials. Дараа TCP дугаар нэ. Яг надтай адилхан байгаа энэ TCP гэсэн. Энэ TCP дугаар ягаад гэвэл Калифорни одоо хотын захиргаанаас зөвшөөрөл аваад тэгээд хүнд үйлчилж байгаа байхгүй юу. Тэгэхээр би бол ямар ч дөрөв зөсөж байгаа юм хийхгүй. Ялангуяа Америкт удаан ажиллаж амьдрах байгаа хүний хувьд бол одоо Америкээс тэтгэвртэй гаргаж байгаа хүний хувьд бол би бүх зүйлийг хууль ёсны номын дагуу хийж байгаа. Тэгэхээр бүх юм журмын дагуу байвал Америк дүр нь бол хууль зөрчихгүй бол тэгэл амжилтанд хүрэн заяа. Янзын гоё орн штэ бас. Хөдөлгөн хөдөлмөрлж чадвал бас л юунд ч хүрч магадгүй. Нэг өдөр Beverly Hills-ийн хойшоо хаусны дундаас бичлэг маань үргэлжлээд зөвхөн YouTube хийдэг. Хажуудаа олон одоо монтаж хийдэг. Миний одоо ингээд студийг ажиллуулж идэг хүнтэй болцсон ч байх ч юм билүү. Ерөөл Батар шигэ. Ер нь бол миний мөрөөдөл ер нь бэлжээд идэх шүү. Багын л мөрөөдсөн болгоно л бэлжээд идэв. Тэгэхээр бэлж магадгүй шүү. Нэг яста нэрэ магадгүй шүү. Тэгэхээр хэдүүлээ хөдөлмөрлөөд бай. Хөдөлмөрлөнө гэдэг нь та бүхнийг би Монголоос ирсэн хүмүүсийг, за Америкаас ирсэн, ер нь аль ч хотоос, аль ч орноос ирсэн Монгол түмнийг өөрийнхөө чадах бүх зүйлээр туслаад хамгийн гол нь миний гол зорилго бол нэг хүнээс гарах зардлыг л маш бага болгох. Ерөөсөө л миний зорилго юм. Маш бага болгож чадах юм бол сая тэр хойно харагдаж байгаа хар автобусыг бид нар бүр 40 хүний судалтай том машинаар 2-3 автобус явуулж яага болохгүй шүү, тийм үстэй. Зардлыг л яаж бууруулах вэ гэдэг нэг тиймэрхүү л бодолтой явдаг да. Тэгэх юм бол тэгээд олонний хүч оломгүй далаа гэж Монголын сайхан үг байдаг. Нэрээ миний нөгөө хүсэл биелдэг гэснээс наадмын зүв özür төрөө бишээ шүгийн дөрөвт Орхон баярыг би дэвцээр хагаад Орхон баярыг би бас л аврах цолонд хүргэлээ шүү дээ. Тэгээд би сэтгэл хөдлөөд Орхон баярыг төрүүлээд Америк гэр бүлээрээ ирээрээ манай юуг ягаараа гэж хэлсэн шүү дээ, тэ. Нөгөө аялалдаа хамруулъя гэж хэлсэн. Одоо цаад чинь яг эд Монголд маш бизи байгаа хэл та. Нөгөө энд тентхийн сум дүүргийнхэн хүмүүс хүлээж аваад 9 сар гаргаад нэг ажил амьдрал эхлээд ирэхээр Орхон баяраа холбогдоорой. Би бол чамайг онлайн дээр өрцөн байгаа шүү. Окей. За ингээд доошо буулаа. City Tour. За M-Tour-ийн City Tour үргэлжилж байна. Яг одоо Холливуд бичгнийхаа доор ирчихсэн байна. За
Би та нарт энд нэг юм машина хэрхэн зөв байрлуулах вэ талаар бяцхан зөвлөгөө өгье. Юу вэ гэхээр энэ уулан дээрээс юм уруу газар машинуудаа зогсоодог учраас доошоо буухтаа одоо урагшаа хар зогсож байгаа бол заавал урдлынхаа дууг баруун гар тийшээгээ дарж төгжиж зогсох ёстой. За хэрвээ машинууд маань дээшээ хар зогсох юм бол машина нөгөө тийш нөгөө хажуу тал руугаа төгжээд байгаа учиртай шүү. Тэгэд энэ айгүй уруу газар болохоор ингээд тэгээд эндээс нөгөө нэг машины зогсоолын торгуул авах магадлал маш өндөр. Яагаад тэгэхээр Америкт бол цагаан зураас дээр л хашлаган дээр машина зогсоодог. Улаан дээр зогсоож болохгүй. Гэтэл энд нөгөө нэг бүглэрөө машины зогсоол олдохгүй хоосон зогсоол байна гэж зогсонгууд улаан зураасан дээр тавьсан байдаг байхгүй. За тэгэнгүүт энд чи 2-3-аараа нөгөө зогсоолын торгуул өгдөг машин чи хурж ирээд та. Гамгүй торгоо штэ бас. За одоо энэ дараа энэ цагаан явж байгаа тэндээс улаан болоод эхэлж байгааз. Ийм улаан шугамн дээр үл хизээж Америкт машина төр зогсооч болохгүй. Тэгэхээр энэ гурав бол одоо гурлаа удахгүй. Нэг удахгүй дээ доороос баг ирж яваач гэж магадгүй. Ав гэж ороод ирнэ. За тэгээ энэ гурав бол угаасаа торгуул авах нь бол ойлгомжтой. Ийм улаан дээр зогсож болохгүй шүү. За одоо би дээшээ өксөд гараад ирлээ. Хэдүүлээ. Энд ирэх юм бол Холливуд бичгэн дээр энэ өндөрлөл дээрээс яг зураг даардаг хэсэг нээдэг байхгүй. Тэгэхээр би бол үндсэндээ аялагч нарыгаа тэр машины тэнд очиод цаанаасаа зам нь ирж байгаа болохоор ирээд юу ячдаг. Газ зогсоод хүмүүсээ буулгаад тэгээд эндээс энэ шорон дээрээс ийшээгээ харагдана. Энгжиж хамгийн зөв зураг бол гэж үзээ. Тэгэхгүй бол доошоо энд нэг доошоо жоох уруудаад парк бий. Тэр парк гоё ч гисэн. Юу олдохгүй. Холливуд сайн ч өөр харагтаа өчдөг байхгүй. Тийм болохоор эндээс харалт шөө энэ. Нийлээ тартай ингэж ахуулах нь шүү дээ. За нөгөө өнцөг гээд байгаа чинь энэ шүү дээ. Энэ хүмүүсийг харж гин үү? Би ч гэсэн өнцөг. Ингэж ахуулах юм уу? За нэг юм их үү. Зураг болдог шүү. За яа. За ингээ Холливуд уулан дээр ирээ буух чинь. Энэ бас гоё цэвэр жуус мөсний бэлэн мөнгөний хэрэглээ энд явж гин. Бэлэн тэнд бас кофе гарцсан шүү дээ. Кофе ууж болж гин. No, it's okay. Тэгээд ингээд явж шүү. За ингээд ийшээ хүмүүс ийм гоё аялсаар л байна. За Холливуудын уулаар амьдарч байгаа айлуудыг та нар харж байна. Бүгд уулаараа л амьдарна. Америкт хамгийн баян хүн хамгийн дээрд амьдарна гэсэн үг. Болцноо. Доош дээрдээ энэ хүнд байгаа. За одоо ингээд доошоо юу руу нөрөө? Парк руу нөрөө. Тэгээд энд нөгөө нэг манай урд хуршийнхан Лос Анжелестэй холбоотой бэлгэд урсгалын зүйлүүд зардаг. Жишээлбэл хөршин дээр наадаг магнит авъя гэвэл $10-т 3 баггүй. Тэгэхээр эндээс та бүхэн харж байгаад юмаа сонгоод хэрвээ хэрэгтэй бол авчаарай. $10 3, right? Yeah, the magnet and keychain. Magnet. Just magnet. Okay. Keychain. За өнөөдөр бол маш халуун өдөр байгаа. Юу яа чи нэг ус уучих та төхөө. Яагаар болохгүй гэж. Ингээд ус уу яар та. За энэ дээр бол жоохон завтай машина хамгийн гол нь найдвартай газар парклаарай. Энд чи 15 минутын парк байдаг лөө яадаг вэ? Тэрийг анзаараарай. За тэгээ энд хурж ирээд бас гой зураг хатаар болчихоос боломжтой шүү. За юу. Тэг яг уулын дээр нэг иймэрхүү л толдож харагдаж байгааз. Үндсэн тэр дээд шорон зам дээр авахс нь бол хойшоо уулын сайн нь яг гоё тод тас гэж харагдаж байна. Watching you stand alone, all of my doubt suddenly